Оройн мэдрэг үзэгчтэй эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэж та бүхэн шинэхэн дугаараа хүргэх гэж байна. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлгээрээ бид бүхэн үзэж та бүхэнд эрүүл мэндийн боловсрал олгохыг хичээдэг үзэгчд маань ч гэсэн эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийг одоо гарах бүртнээс анхааралтай үзэж байгаараа энэ нь одоо өдөр тутамд одоо тохиолдож болох хайхтрактер хүнд эрсдэлтэй энэ өвчнүүдээс сэргийлэх боломж бололцоог олгодог шүү гэдгийг бас энэ удаад ялгамдуулж бас хэлмээр байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгээр эмч Пүрүч урагтаа оролцож байна. Оройн мэдрэг танд. Танд шигсэн үзэгчтэй оройн мэдрэг хүргье. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бөөрийн өрөвсөл гэж. За бөөрийн өрөвсөл одоо юунаас олж үүсдэг юм бэ? Бид бас одоо тий бөөрийг одоо юунаас олж ингэж өрөвсүүлж өвчлүүлээд байна гэдгийг ярьж байгаа шүү дээ. За бөөрийн өрөвсөл. Бөөрийн өрөвсөл бол монголчуудын дунд дийлэнхтэй маш их тохиолддог өвчлөлүүд нэг. За бөөрийн өрөвсөл гэвэл ер нь бол бөөрийн өвдчин гэж ярихгүй хүн байгаа тийм. За тэгэхээр бөөрийн өрөвсөл гэдээ ярихын өмнө юу болж байна вэ гэхээр бөөрийн өрөвсөл маань нэлээд залууж хандлагатай байгаа. Тэгэхээр тэрийг бол хүмүүс маш сайн анхаарах хэрэгтэй гэж үзсэн. За эхлээд бөөрийнхээ анатомоос жоохон ойлоо төртөө. Ягаад гэвэл энэ өвчлөл үүсгэж байгаа шалтгаанд бол анатом физиологийн үйл ажиллагаа нь бол маш одоо нөлөөтэй бичдэг. За ерөнхийдөө бол бөөр маань хос эрэхтэй. Хос эрэхтэй. Их биеийн ард хэсэг байлтай. Нурууны 12-оос бүслэгийн 2-3-ын түвшинд бол байрлаж идэг. Ийм одоо хос эрэхт байждаг. За энэ хос эрэхтэн маань одоо шийлүүр буюу шээс дамжуулах энэ сувг. За ингээд бөөрийн систем маань явж штэ тий. Давсаг шийлээ буюу гадагшилж идэг. За ийм хэрэгтэй байх нь. За үндсэн үүргийн хувьд бол яадаг вэ гэхээр бие махбод дотор эргэлдэж байгаа цуснаас хорт бодисуудыг илүүдэл эрдсүүдийг тэргээд шүүгээд гадагшлуулдаг ийм хэрэгтэй байх нь нэ гадагшлуулдаг. Энийг бол бид нар гадагшилж байгаа шингэнийг нь бол бид нар шээс гэж нэрлэдэг. За ингэж гадагшлуулах явцдаа яадаг вэ гэхээр үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус одоо гэмтлүүд үүсчихдэг. За энэ ингэж гадагшлах явцдаа гаднаас нэм бактери орж ирж байна. Энийг бол бид нар өксөх замын халтар гэж нэрлэдэг. Өксөх зам. Энэ доороос нэн орж ирээд эхлээд давсгийг үргэлжлүүлдэг. Давсгийг үргэлжлүүлэхээр бид нар юу гэдэг вэ гэхээр цистит гэж нэрлэдэг. За шээсний зүрхийг үргэлжлүүлж болно. Мөн адилхан бас энд шийлээ уретрит үүсгэж болно. За шээсний сувгт үргэлжлэл үүсгэж болно. Шээс одоо энэ дамжуулах сувгт үргэлжлэл үүсгэж болно. За ингээд бөөрөнд үргэлжлэл үүсгэж болно. Ингээд дээшээ явж байгаа бол өксөх замын халдвар. За шүд бие махбодод байгаа архив өвч цусаар эргэлдээд бөөрийг гэмтэж байна. Бөөрийг. Энийг бол бид нар уруудах замын халдвар гэж нэрлэдэг. Шүднээс болоод. Шүднээс болоод. Шүднээс бол хоолны ангинаас тэр дээр байгаа юм одоо юу гэж тэнд очиж нөлөөлөх үдэ гэж бодож яж бас болох юм тий. Ер нь бол шүд болоод маш олон өвчний ер нь их усүр болж идэг шүү дээ тий. За тэг хоолны ангинууд зэрэг бие махбодод дотор эргэлдэж байгаа өвчлөл үргэлжлэл өсгөж байна. За өсөх болон уруудах замаар өвдөж байгаа энэ өвчлөл маань нянгийн гаралтай байх нь дийлэх тохиолдолтой илэрдэг. За нэм. За нэнд бол маш олон төрлийн өвчлөлүүд гэж байна. За өсөх замын халдварын дийлэн хувийг юу үзэлдэг вэ гэхээр энэ өсөх замын халдварын үүсгэж байгаа нянгийн 70 гаруй хувийг нь ишэрхэ коли гэдэг нь үүсгэдэг. Коли тий. Коли гэдэг нь үүсгэдэг. За яг хөө тэгээ бөөрийн өрөвсөл бол ингэж өрсөж байна. Гэтэ бөөрийг бол яг хөө нэнгийн шалтгаанд өрөвсөл болвол коли үүсгдэг байна. За нэнгийн шалтгаантаас гадна зөндөө олон шалтгаанууд байдаг. Тархан бүртгэлийн шалтгаан байх юм бол гулмруулан бий. Нэнгийн шалтгаантай бол пиелонефрит. За чулууч хийж болно. Чулууч өрөвсөл үүсгэж болно. Нөгөө хүн чинь усаа авахгүй явчлаа. Ус уухгүй. Өдөржингөө шээсээ орчдөг. За эсвэл хитрхийг давс хэрэглэдэг. Интерес үүдэлтэй өөрний чулууас үүсэж байна. За энэ дотор бол хоёлаа өнөөдөр бол чулуу нэнгийн шалтгаанд өрөвслөл пиелонефрит хоёрыг ярина. За энэ дотоос хоёлаа эхлээд төрүүлээд пиелонефрит гэдэг. За пиелонефрит буюу өөрний өрөвсөлт. За ерөнхийдөө бол яг ингээд бөөр шүүдэг тэр нефрон дотор үүсгэгддэг. Ийм бөөр шүүдэг ийм сууг байдаг байхгүй. Ингээд зөндөө олон цустай
юу судсууд ингээд орооцолтсон ингээд сар болчихлоо гэсэн. Энэ цуснаас шээсийг шүүж аваад юу одоо энэ ойрын тэхэр суунцэр холын тэхсээ гинтлийн гогцоо гэж явсараа гатгшилдаг энэ хэсэгт бол их үүсээд идэг. Энд бол яг голоо өсчдөг. Энээс гараад одоо завсрын эдэд үүсэж байгаа аягнцарт үүсэж байгаа өвчлөлээ болохоор пиоло гэж нэрлэдэг. Нян өөрөө арай жоохон том учраас энэ жижигхэн хэсэг рүү орохгүйгээр энэ эргэн тойроод үүсгээд идэг байхгүй өвчлөл үүсгээд идэг. Тэгэхээр энэ бол бидний нэрлэх пиоло нефрит. Энэ эндээс үүсэж байгаа одоо цусны дотор маань их хэмжээний кальц, фосфор энэ төр маань байгаад тухайн хүн маань тэр кальц, фосфорыгоо шингэн зүйл уухгүй учраас яадаг вэ одоо ийм шингэн орчин байлгаж чадахгүй болохоор нөгөө нөхдүүд чинь хоорондоо очиж нийлээд үсэнэ найзаа фосфор юм. Окей. Энд нэг юу явж байна? Коллаген явж байна. Энийг өөртөө нэг чи өөний үхсэн эс явж байна. Нийлүүлчихье гэж явсаар хагаад чулуу усчдаг. Тэгэхээр чулуу бол генлийн гогцон дээр за цуглал хаягнцарт их хэмжээтэй үүсдэг өвчлөл. За ийм хоёр өвчлөл ерөөхдөө бол дийлэнхтэй үргэлжлэлтэй. За нийт бөөрийн өвчлөл бол маш олон төрлийн өвчлөл байгаа л та. Биэнд бол 3-ыг нэрлэлсэн байна. За хавтар мавтар гэдэг нэг зөвсөн шийдэх юм авч байна. За тэгэхээр энэ уйланхаа мулинхаа явж байна. Тэгэхээр энэ хоёр дотроос ерөөхдөө бол тухайн хүн сэргийлж болох өвчлөлүүд нь бол яг пиоло чулуу хоёр байдаг. За юу голож байдаг л та. За тэгээд энэ пиоло чулуу хоёрын үүсгэж байгаа шалтгаан нь бол бид нар одоо юу шалтгааныг нь томлоо дээрээ. За шалтгааны бол хамгийн ихт нь пиоло үүсгэхтэй шалтгаан бол энэ. Энэ нөхрийн үүсгэж байгаа үндсэн шалтгаан бол энэ баг. Чулуу үүсгэж байгаа үндсэн шалтгаан бол ус уухгүй нөхөр нэвж байна. Ус гүжил. Чулуу бол баг нэг идэж ууж байгаа хоол хүнсний буруу наатар холоорыг хэрэглээтэй барах холбоотой шугам юм шүү. За энэ пиоло нефрит бол жирэмсэн үедч үүсчүүлнэ. Хүүхдэд шүүсчдэг, том хүнд шүүсчдэг. За тэгэхээр энэний механизмын үед л яадаг вэ гэхээр хоолоо өвдөд идэлдэхтэй л адилхан. Хоолоо өвдөд идэлхээр памбач хавтаад иржлэхгүй болоод тэгээд идэтэй учраас халуураад тэгээд юмд залгиж болохгүй яачих болохгүй өвддөг. Яг тэр систем. Өдсөө яг тэр систем. Явж байгаа газар тэр одоо бөөрлөхөөс шүү дээ. Тухайн хүн яадаг вэ гэхээр нян орж ирлээ. Нөгөө нэг E-coli гэдэг нэг маань дархлааны эс маань залиалаа. Тэнгүүд үхсэн эс маань бид нар үхсэн эсийн нэгдлэг бидний үүдэг эдээ гэж нэрлэдэг шүү дээ. Эдээ. Уушгин дээр орж байгаа вирусын тэрийг нян энэ зэлгцсэн болох юм бол эдээг нь бид нар цэргэлждэг тийм. Тэгэхээр энэ эдээ үсчдэг. За тэгэхээр энэ эдээ үүссэнгүүд яадаг вэ гэхээр тухайн хүн шинж тэмдэг өгдөл халуурна. За энд одоо юу самбал урсгах нь шүү дээ. Самбал урс халуурна. Чихүүдэс хүрээд дараат байна гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Халуурна. Супербриллийн хэлбэр тий. Байнгын өндөр биш бүл юу одоо тийм дундаж тогтмол халууралт ус. Төнсөн байгаад байдаг шүү дээ. Тий. Халуурж жоохон цоргиотой юм шиг гэж яриад байдаг шүү дээ. Тэгэл сүлдэл ядараад байдаг тий. За мэдээж халуураад бие махбод чинь ажиллаж байгаа учраас тухайн хүн яах вэ гэхээр ядарч байна. За ингээд халуураад өвдсөн хүн маань гэхээр өвдөн. Хоолоо өвддөг шүү дээ тий. Маш хэмжээтэй өвддөг. Яг тиймдээ адилхан таны бөөр өвдгөн байна. Өвдгөн. Тэнгүүд яг уус нөрөө чилээл өвдөл угаасаа бөөрийн өвдөл бол анзааны маш хүчтэй өвддөг. Тийм учраас манайх бөөрийнхөө өвчлийг их ярьдаг байна шүү дээ. Илгэний өвчлөл бөөрнөөсөө ч их байгаад идэг. Тэгсэн хэртээс манайх бөөрийг их ярьдгийн шалтгаан нь өвдөлт нь хурц идэг. Хурц ичдэг. Имжлэхгүй аахын арга төвчрэх боломжгүй байгаад идэг. За энэ дээр шинж тэмдгийн хувьд яадаг вэ гэхээр нөгөө бөөрөндөө явагдаж байгаа ч давсганд явж байгаа ч вэ энэ гадагшаа гарч байгаа шээсэнд маань илэрч эхэлнэ. За шээсэнд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр шээлж булан гартай болчихдог. За нэг цагаан юм хөөлөх. Нөгөө үхсэн эс маань эдээ маань эдээг маань угаагаад шээсээрээ гаргахчаараа шээс булан гартай болчихдог тийм. За хэтэрхий хурц үргэлжлэх юм бол цустаа шийж байна. Улаан цустаа шийж байна. Гэтэ яг хуу ер нь пиоло нефритийн хувьд бол ховралтай цустаа шийх. Харин цустаа шийх нь юуны хувьд амгаа илэрдэг вэ гэхээр мөнгө нь өөрчлөгдөх өнгө үнэр нь тийм энэ үед тийм. Давсганд явагдаж байгаа өрөвслийн үед цустаа шийх нь бол
дийлэгтэй. Юугүй пиелонефритийн үед бол бас тусдаа шийгээд байх нь бол далд хэлбэрт болохоос биш нэг сүртэй биш. За хоёрдугаар яадаг вэ гэхээр шийсний үнэр өөрчлөлт. За хурц үнэртэй бол. Өнгөний үед бол тод бол. Тод бохир шар бол. Бохир одоо шаргал болно гэх юм одоо тод болно. Хурц үнэртэй болоод тод бол. За энэ үргэлжил хэрвээ давсганд явагдаж байгаа юм бол шийхэд хорсож өгдөг. Шархирч өгдөг. Бөөрөнд явагдаж байгаа юм бол учиргүй одоо шархирч өгдөөд шийхэд өвтөд ах юм байхгүй. Харин ийм хүү шинжүүд бол гарна. Гэхдээ ерөнхийдөө бөөрийн үргэлжлийг хүн өөрөө онцлох бүрэн боломжтой. Угаасаа тодорхой энэ болохоо байлаа. Шийсний өнгөнөр үргэлжлэгтлээ гэдэг хэлдэг. Харахад хэлбэрч шилжиж байгаа шинж тэмдэг нь арай өөр гэдэг. Энэ нөхөр харахагшаад энэ шүү гэдэг нь бол арай өөр гэдэг. Хав. Хавган ч гэлэн. Хавар хав. Заах нь бас За ерөнхийдөө пиелонефрит ч архаг хэлбэрт ороод ирж байгаа бол олон дахин өвдөд эхлэхэд яадаг вэ гэхээр эцэст нь бөөрийн одоо энд нэг үрүсэл боллоо шүү дээ. Энд нэг орж ирлээ. Тэгээд бид нар яадаг вэ гэхээр энд гараа цусчгээд идэлээд явж ирсэн хэсэг хугацааны дараа харгаа сорь болдог шүү дээ. Тэрнтэй адилхан энэ хүний бие дотор байгаа энэ шээс одоо шүүдэг энэ нефронууд нь умааж идгсээр агаад умааж идгээд 1.2 байх хэвээр юм. Нэг чин тоон багасаад ирэхэд яадаг вэ? Тусаа шүүхтэй хурдан биш. Удаан за вэж энэ ажиллаж байгаа андл нэг 700 мянган нөхөр байна. Чи вэж гэдэг ингэ шээсээ өөртөө байлгаад байдаг. Шээсээ буюу нөгөө усаа шүүхгүй нөгөө шингэнээ өөртөө байлгаад байдаг. Тэнгүүд тэр ус нь яадаг вэ гэхээр бие махбод дээр эргэлдэж явж ирсэн нэг газар тогтчих нь. Тэрийг бид нар хавн гэж нэрлэдэг. За бөөрийн хавн бол их тодорхой. Орой унтчихагаад өглөө сэрэнгүүд нүдээр цэлгэж авна. Нүдээр цэлгэж авна. Нүдээр. За хоёрдугаарт яадаг вэ гэхээр хөлийн шилд мэлбэнг өглөө босоод ирэх нь памбага босоод ирдэг. Памбагаад босоод ирнэ. Тийм бол. За тэгээд энэ ерөнхийдөө биеийн нэг тийм том болоод идэг. Гар мал хавгнаа л гэдэг. Нэг юм хэсэг юмээс тий. Бандаж байгаа мэдрэмж шиг панда олж байгаа юм шиг мэдрэмж үүдэг байхгүй. Гэхдээ зүрхний хавангууд бол яадаг вэ гэхээр зүрхний хаван бол эс дотор явагдаж байгаа тийм хатуу хаван байдаг бол бөөрийн хавангийн одоо онцлог нь бол зөөлхөн гүнтхээ бүлээн байдаг. Өглөө ингээл нүрээр хавганж босч ирчээл нөхөр өдөржингөө явж иж байгаа л орой ирэнгүүт хөлөвшилж байдаг. Тийм багтдаг. Тэгэхээр энэ бол зөөлхөн амархан хөөгддөг. Жохон шээс хөө хэмжлэхээ авахад л хаван нарсан боддог. Тэгсэн юмнээсээ явцдаа дахиад хамнааддаг. Тэгэхээр цаад юуг нь арилгахгүй байгаа шүү дээ. Зүрхний хавангийн үед одоо хийхээр ер нь бол тогтвортой хатуу гадагшилж өгдөг хаван байдаг болвол бөөрийн хавангийн үед бол бүлээн, зөөлөн, амархан эмчилгээний одоо үр дүн авдаг хаван байдаг. За ингээд архаг хэлбэрт бол ингээ хаван байх нь тий. Хоёрт нь яадаг вэ гэхээр артерийн даралт хэсэлт гэдэг зүйл бий болж эхэлнэ. Манайхан сайн мэддэг л дээ бөөрийн гаралт артерийн даралттай бий гэж аюул. Бөөрийн даралт гэж ярьдаг. Бөөрийн даралт маралт гэж ярьдаг. Яадаг вэ гэхээр зүрхнээс гарч байгаа нэг даралтын хэмжээ. Зүрхнээс гарч байгаа гол судас одоо зүрхнээс гарч байгаа цус маань гол судаснд хэдий хэмжээгээр очиж чинь гэдгийг бид нар хэмждэг дээд даралт гэж нэрлэдэг. Энэ эргэлдэж байгаа цус маань одоо бөөрөөр одоо гадагшилдаг учраас одоо яг ингээд шахаж авчаагаад ихний даралтыг нь хэмжиж аваад сулраад бид хэр ингээд алга болоод бөөрөө шүүгдэж байгааг нь хэмждгийг доод даралт буюу бид нар манайхаа амьд сэмтдэг бөөрийн даралт гэж нэрлэдэг шүү дээ. Даралт гэж нэрлэдэг. За тэгэхээр артерийн даралт тогтмол хэлбэртэй болж эхэлдэг байх нь байна. Артерийн даралт бол ерөнхийдөө бол зүрхний шалхаантай судасны буюу биеэ даасан энэ гэл янз бүр байдаг л та. Гэхдээ бөөрийн гаралтай бас байгаа тогтвортой болж эхэлдэг байх нь байна. За энэ ерөнхийдөө бол би архаг хэлбэрч хэлж байгаа энэгээр мэдэж байна. За ингээл нэг өвдөхөөрөө өмнө нь хавгандгүй явж байгаа л хавгнаал хэлэх юм бол за энэ юм бол нэлээ архаг хэлбэрч хэлж шүү. Яа артерийн даралт жоох их байгаад дээ шүү. Тэ? Ер нь бол энэ бол жоох архаг хэлбэрч хэлж шүү гэдгийг хүн мэдэх боломжтой байдаг байх нь байна. За чулууны шинж тэмдэг бол ямар шинж тэмдэггүй ерөнхийдөө жижигхэн чулуутай бол ямар шинж тэмдэглэхгүй. За шээс жоохон булангартай гэж бол. Өөрөөс нэг заваа шийч булангартай ч болохгүй. Ер нь бол чулуу томроод ирдэг. 2 см-ээс дээш болоод ирэх юм бол тусдаа шийдэх.
тусдаа шимж тэмдээд өснө. За чулуун томорч явж байгаад нөгөө бөөрнөөсөө гараад шээс дамжуулах сувгар дээр очиж гаццдаг. Тэгэнгүүт энэ нөгөө өөр булчиндаг юу учраас булчин давхарга маш хүчтэй гэшээд маш хүчтэй өвддөг. Шок. Чулууны шок. Өвдөлтийн шок нь ордог. Энэ шинж тэмдгийн хувьд бол ийм л ээ. Чулуунд бол нэг гараад ах шинж тэмдэг байхгүй, аргашаад ах чинь байхгүй. Гэхдээ хамгийн аюултай юм нь юу вэ гэхээр нэг чулуугаар өвдсөн хоёр хүний нэг нь буцаад ивчдэг. Нэг нь буцаад ивдэг. Ямар шалтгаан юу вэ? Ахтай тэгээд нөгөө өөр гээч зүйлсний чинь нөгөө ингээд нөгөө гелийн гогцоо гэ байсан шүү дээ тий. Гелийн гогцоо гэд энэгээр цусаа шүүгээд энийг уралчилсан цус нь гараад эргүүрээ дамжаад ингээд гарчих хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь энд нэг чулуу үүсчихэж байгаа байхгүй. За энэ хэсэгт. Тэнгүүд ингээд чулуу үүсэх явцдаа нэг жоохон чулуу яваад энийг жижигхэн нэг хэдхэн нанометр байсан нүхийг маань томруулдаг. Тэнгүүд томорсон энэ хэсэгт хонхорхооны хэсэгт маань илүү чулуу үсэгт амархан болчихдог. Гэсэндээ бид нар чинь нэг пявер шүү дээ малын бөөрийг идэхэд дотор нь юу ч байхгүй зөвлөн байдаг шүү дээ. Тэнгүүд яадаг вэ гэхээр энэ олон гогцоо энэ зүйлүүд чинь томорчхоор тэр хэсэгт шээс тогтох нь ихсээд тогтсож байгаа одоо шээсэнд маань кальц маань хуримтлагдах нь ихсээд тэгээд нөгөө яадчдаг. Чулуу дахин их үүсдэг. Тэгэхээр энэ бол тэгээд ерөнхийдөө бол ухаан хүн урьдчилан сэргийлээд баг юм хэрэгэлсэн ч тэгээд дахиад идэх хэцүү жоох шиг зовлонтой байдаг. За уншлагын хувьд. Хоёлоо чулуу бол юу гэдэг вэ те? Чулуу болон фиоланифрит гэдэг. Фиоланифритийг бид нар PNP гэж товчилдаг. Ингээд товчилжээ. За фиоланифритийн хувьд бол уншлагын хувьд бол нийтдээ уншлага те. За миний нам муухай өчгтэй нэг загнасан шүү дээ. За аймхандаа л гоёчт. За чулууны хувьд бол уншлагын хувьд бол ердөөсөө л цэвэр явах. Би хоогоор л мэднэ. За яг бүр даалт хэлбэртэй юм уу шийсэн шинжилгээ өгсөн чинь цус мос ээж болно. Тэгэх юм бол яг нэг үл хэлэх уншлагт нь гэтэл бараг л хэцүү дээ. Шийсний шинжилгээ өгч болно. Шийсэн хөөт уншилж болно. Гэтэл үл хэцүү. За фиоланифритийн хувьд бол яадаг вэ гэхээр шинж тэмдэг нь ерөнхийдөө бол уншлагын гол тухайн хүн угаасаа л шинж тэмдэг идлээд ирэхээр би өвдөд энэ хэл ороод ирэнгүүт л үүсэнгүүл гэдэг. За гол шинжилгээний гол механизм бол шийсэн. Нэг шинжилгээ. Шийсэн шинжилгээгээр л ерөөсөө яг юу вэ гэдэг нь маш тодорхой болох нь шүү дээ. Шийсэн шинжилгээ байждаг. Шийсний шинжилгээ хийгээд шийсэн асуудалтай байх юм бол нян ихтэй байх. Дотор нян ихтэй байх юм шүү дээ. Нян ихтэй байх юм бол хүмүүс энийг алдаад байдаг. Бактериолог өгөх маш чухал. Ямар нянгаар үүсгэсэн бэ? Ялангуяа олон дахин давтаад байгаа бол нянгаа үзүүлэх хэрэгтэй. За тэгээ мэдээж эхо. Тэгээ эхогоор ч гэхдээ нэг сүртэй бол биш. Гэхдээ яг эхогоор ингээд фиоланифритийн хурц өрсөлттэй явбал хэмжээгээр томорсон байдаг. Хэмжээгээр л томорсон. Өөр нэг тийм өөрний гаж одоо юу болох вэ гэсэн үг үү? Хэмжээгээр томроод хэмжээгээр ингээд жоохон томроод эхо ойлтож байгаа гэсэн л. За эмчилгээ. За чулууны эмчилгээ бол 1.1 см-аас доош, 1.2-оос доош энэ байх юм бол ерөөдөө бол эмэн эмчилгээ явдаг. Эмэн эмчилгээ. За эмэн эмчилгээ бол шээс хөөх замаар чулуу гадагшдаг. Хэмжээ жижиг бол. Тий. Хэмжээ жижиг бол. Чулууны нягтыг бууруулах. Буюу цөмийн нягтыг бууруулах замаар чулууг задлж өгөөд гадагшлуулдаг. Ийм хоёр эмчилгээ л байдаг. За энэс хойш дээшээ том. Энэ бол 1.1-ээс 1.2 см буюу элсэнцэр зэрэг чулуунд хийж байгаа эмчилгээ байхгүй. Энэс том байх юм бол мис засал. Мис засал нь бол нээлттэй байхаа бараг үлсэн. Дууны аргаар ультра аргаар гэдэг. Бицлаад буцаагаад шээс хөөх эмчилгээ хийгээд гадагшлуулсан. Бас эмчилгээний арга технологи орчин үеийн дагаад бас сайжраад шинжлэгдээд байна шүү дээ. Даас үлдээ бүр яг суганцаг муганцалтай байвал одоо тэр эмчилгээний зарчмуудаа эмч нар сонгоо явт юм дөө. За хоёр дахь нь болохоор хоёлаа фиоланифритийн эмчилгээ ярьж байгаа тий. За фиоланифритийн эмчилгээ. За фиоланифритийн эмчилгээ бол үсгэгч эсрэг.
За энэ нөхөр чачмаг хэлбэртэй эмнэлэгт ороод ирлээ. Чачмагоор өвдөд. Чачмаг үе маш хурц өвдөд ороод ирлээ шүү дээ. За чачмагоор өвдөд ороод ирэх юм бол үүсгэгч эсрэг эмчилгээ. Энэ бол мэдээж альтвадаггүй. За ингэж чачмаг үеийг нарууд үүсгэгч эсрэг эмчилгээ хийгээд биеийг нь одоо шээсийг нь гадагшлуулж өгөөд энэ төр гээд явсаар байгаа. Тэгээд эмчилгээ гаргачихсан. За архын хэлбэртж байсан үүсгэгчийг нь тодорхойлоод үүсгэгч эсрэг эмчилгээг тус хийн. Энэ ялах юм гэдэг. Үүсгэгч эсрэг буюу ням байгаа учраас үүсгэгч нь юм л байгаа шүү дээ, тийм ямар ням гэдгийг бид мэдэхгүй. Энийг устгаж өгөх антибиотик эмчилгээ. За хоёр дараад нь энэ эмчилгээнүүдийг хийцэн эмнэлэг твтэд ч юм уу тийм эсвэл гарцны дараа яадаг вэ гэхээр өөрний эдийг нөхөн сэргээх. Өөрний эдийг нөхөн сэргээх хамгаалах үйл ажиллагааг дэмжих шээс хөөх эмчилгээг хийнэ. Энэ гур ерөнхийдөө эмчилгээнүүдийг хийнэ. За энэ эмчилгээ хийж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр гам бариулах зорилготой. Архаг халдвар учраас дахилтаа сэргийлэх, дахилтыг холдохгүй хөнгөн хэлбэртэй бол эмчилэх зорилготой. Хүмүүс тэнгуут энэ хідэн эмчилгээг хийх хэрэгтэй байхгүй юу? Тэнгуут яадаг вэ гэхээр манайхан энэ эмчилгээг хийдэг. Антибиотик эсрэг. Дур мэдээд боддог. Тэгтэл яасан бэ гэхээр дэлхийн нийтийн антибиотик тасал гэж зүйл одоо аюулын хангамж дэлтэж байгаа байхгүй юу? Маш ганцхан бүр мянгаар үсгэж байгаа шүү дээ. Таниад төрлөө вирусээр явлаа, хүндэрлээ, ням боллоо. Тэнгүүд антибиотик хэрэглэх хэрэгтэй. Ямар ч өвчнөд мянгийн үсгэгчтэй байх юм бол антибиотик хэрэгтэй. Өрөөслөө өвдөж байгаа. Тэнгүүд яадаг гэхээр хүмүүс дур мэдэж антибиотик уугаад хахаар нөгөө нь антибиотикт нь тасаад дараагийн удаа тэр антибиотикт устгах байлтай. Тэгэхээр энийг шууд авч болохгүй. Энийг. Тэнгүүд манай засгийн газраас хөгжүүлж байгаа хэмжээний антибиотикийг зөвхөн жорт болгочихж байгаа. Харин бөөрийн эдийг нөхөн сэргээх хамгаалах үйл ажиллагаа дэмжих шээсгөх хэмжлэх нь жоргуу болгогддог юмнуудыг хэрэгжилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Шууд ингээд хөнгөн хэлбэрт бити антибиотик хэрэглэе. Оронд нь ийм ургамлын галтаа жоргуу юм хэрэглэе. Тэгээд байнга доктортой хэрэглэе гэж байгаа байхгүй. За чулууны эсрэг эмчилгээнд ч гэсэн яадаг вэ гэхээр энэ шээсгөх чулууны нягтыг бууруулах зорилгоор бас эмчилгээ хийдэг. Энэ бас л адилхан жоргуу олгогддог эмчилгээ хийж болно. Жоргуу олгогддог юм. За тэгэхээр жоргуу олгогддог чулуу болон пиелонефритийн үед хэрэглэгддэг юм нь юу вэ гэхээр бид нар цистон болон реналка гэсэн хоёр юмыг зөвлөж байгаа. Цистон болон реналка. Хавсарч хэрэглэх гэсэн үг үү? За энэ чулууны үед ямар үйл хэрэгдэг вэ гэхээр чулууны нягтыг бууруулдаг. Нягтыг бууруулдаг. Одоо нэг юм буу чулуу байвал тэрийг задлахад нөлөөлж яана гэсэн үг үү тийм 1 см. Одоо 1 см-ээс 1.2 см-ээс бага тий чулуу житиг чулуу задлаад өгдөг. Задлаад өгдөг. Нягтыг нь шээс хүү. Шээс хөөхгүй шүү дээ тий. Тэгэхээр шээс хөөж яваа гэхээр тэр чулуучин тэр элсэнчэр чулууч хийлээ гадагшлах хэрэгтэй гадагшлах хэрэгтэй. За хажуугаар нь яадаг вэ гэхээр яг энэ реналка гэдэг юм нь яадаг вэ гэхээр шээсний орчин тогтворжуулдаг. Алькалайзер гэхгүй шээсний орчин тогтворжуулдаг. Тэгсэндээ чулуу дахин үсгээс сэргэлж өгдөг. Энэ хоёр нийлээд. Тэгэхээр энийг бол ингээд чулуу өвчний үед яаж хэвлэх вэ гэхээр 6 сарны удаа 3 хайрцаг уугач гэж зөвлөдөг бид нар. 3 хайрцаг. 3 хайрцаг. Чулууны үед цистон имийг 2 ширхгээд 2 удаа. Хэлээсэй. Хэрэг 3 хайрцгийг. 3 хайрцаг. Реналкаг имийг 2 цайны албаар өдөрт 2 удаа. Яг адилхан нэг дор очиж. Ингээд хугацаанд бас адилхан. Тэгэхээр нөгөө би хэлсэн шүү дээ. 2 хүн тутмын нэг нь тахдаг гэж те. Тэгэхээр дахилтаа сэргийлнэ. Хажуугаар нь гам барихт маш чухал. За харин пиелонефрит өвчний үед бол яаж бодог вэ гэхээр ерөнхийдөө бол эмчилгээ нь одоо нөгөө би бичсэн бөөрийн үйл ажиллагааг дэмжих, бөөрийг хамгаалах тий хурц одоо тэр илэрч байгаа хөнгөн үед
зөөврийг бууруулах. Зөөврийг арилгах. Тэ бөөрийн эдийг нөхөн сэргийх. Нөхөн сэргийх. За зөөвөр гэдэгт бол их олон зөөвөр байна. Энд орвол нөгөө шээс яагаад хам баадаг шүү дээ. Хамтай хартэрийн талд хэсэлтэй. Зэргээс бол хамгаалах зүйлтэй. Тэгээ ялангуяа бөөр өвтгөрний асуудал гэдэг маш их тамирддаг. Маш их тамирддаг. Бүр ямар ч амьдралын баг итгэхгүй болтой тамирддаг. Тэгээд тэр зөөврүүдийг ч гэсэн маш сайн дарж өгдөг. За тэгээд шээс хөөгээд хахаар яадаг вэ гэхээр дээр үйт чинь нөгөө пиа уулгаад имчлээд идвэсэн юм юуны үед. Тэгээд яагаад гэхээр нөгөө шээс их хэмжээтэйг гарах тусмаа маш их хэмжээний нянга гадагшилж идэв. Тэгэхээр нөгөө нянгийн концентрац нэгж доногдох дайсны цэргийн үйлчлэг буурах нь шүү дээ. Тэгээ шээс хөөх юм зорилготой. За тэгээ хаван хөөх. Хаван хөөх буюу шээс хөөх. Үйлчлэг үзүүлж байна. Манайх ингэж идэг. Оройн цагаар угаад идэг байхгүй. Тэстэ. Тэгэхээр оройж байгаа шийддэг. Битээ тэгээд гэж хэлмээр байна. За пиолонефридийн үед цистомиг яаж өгдөг вэ гэхээр за энийг бол их буруу унаа. Манайхан нэг ширхгээ өдөрт 2 баяр болж байгаа юм. 3 ширхгээ өдөрт 2 удаа. Өдөрт 6 ширхгийг өгөх юм шүү дээ. Ренал газ энэ угаас алкалайзер учраас нэг өөрчлөгдөхгүй 2 цайны халбаар 2 удаа. Ингээд 3 хайрцаг угаач. За та архаг хэлбэртэй авах юм бол жилд 3 удаа угаач. 3 удаа. Хавар, намар, өвөл. Яг бөөрд өвчин сэтэрдэг юм үйдэд уушралт байждаг. За ерөнхийдөө бол яг шээс хөөхийн үйлчлэгээ зэргээс нь үүдэлтэй тухайн хүн зэрэгцээд ус уухгүй болохоор толгойд ирэх хэрэгэд идэг. Тухайн хүнд зэрэгцээд ус уудаг. Ялангуяа ус уудгүй хүнд цэцтэй авахар мэдэгддэг. Тийм юм байна. За жирэмсэн үед ч гэсэн пиолонефрит байдаг гэж хэлсэн би. Тэгэхээр цэцтэй юм маань жирэмсэн үед хийгдсэн судалгаатай. Тийм учраас жирэмсэн үед ч гэсэн яг энэ ууж болно тийм системээр уучлал. Яг энэ системээр уучлал. За тэгэхээр ургамлын юм угаасаа шууд очиод үйлчилждэг. Тийм учраас чочмог үед хэрэглэхийг бодвол зөвлөдгөө. Урьдчилан сэргээл чочмог үед нь хавсар чимчил тэгээд гам бэр гэж 3 шиг талаар уух гэдэг шүү дээ. За баярлалаа юм чи. Баярлалаа та. За бөөрийн өрөвслөөс сэргийлэхийн тулд бидэнд одоо эрүүл амьдралын зөв дадал хэвшил, ариун цэврийн зөв одоо дадал маш чухал байдаг юм байна гэдгийг бол эмч маань сая тайлбарлаа. Ингээд өнөөдрийн дугаарт хүний их эмч Пүрэвч урагдан оролцлоо. Баярлалаа танд. Баярлалаа. Эрүүл амьдрал цахай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаараар бид бөөрөө яаж хамгаалахын, өрөвслөөсөө яаж одоо өршлөн сэргийлэх боломжтой вэ гэсэн мэдээллүүдийг нэвтрүүлэгтээ багтаахыг зорилоо. Ингээд дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай үзэгчтэй.